Монгол улсад ой модны салбар үүсч байгуулагдсны хөгжсөний 100 жилийн ойд зориулаад манай Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн манай Монголын зохиолчдын эвлэлийн Өвөр хангай аймгийн салбар зөвлөлийн дарга Батгэрэл маань өөрөө бол ойчин инженер хүн. Тэгээд энэ сайхан бүтээлийг их барьж авлаа. Ер нь одоо байгаль их дэлхий ойн тухай дуулаагүй яруу найрагч гэдэг бол цөөхөн бид нарын үзэг цаасан дээр гүөхтэл одоо их дэлхий байгаль эх орондоо зориулсан шүлгүүдээр тэр цаас амилж нэг ёсондоо өөр ингэсэн өнгө төрхтэй нэгэн бүл ойг үүсгдэг. Өнөөдөр ч гэсэн энэ яруу найрагчдын уран бүтээлийг хараад ямар олон төрлийн мод ургасан яасан сайхан өтгөө ой юм бэ гэж харагдахаар тийм л харагддаг. Тэгэхээр өнөөдөр бол бас яруу найрагчдынхаа энэ бүтээлийг бүгдийг нэг хавцанд баримтаглаж ойн тухай ойн туйлс гэдэг ийм сайхан бүтээлийг баримтаглаж авч байгаад бол манай яруу найрагчдын зүгээс үнэхээр их баяртай байна. Энэ бол цаашдаа улам баяжих сэдв. Энэ ойн тухай, моддын тухай туйрвал бол зогсохгүй. Дээрээс нь бид нар бол бас их яруу найрагчид, зохиолчид бол маш олон ойг идсэн хүмүүс нэг ясандаа ягаад тэгэхээр их цаас үрдэг гэх юм уу та. Тэгэхээр бид нар бол цаас ноолж олон ойг одоо цаас олгож ашиглаж тэр цаасаар ном хэвлэлэн хийж тэр цаасан дээр гар норгоон хийжсэн хүмүүсийн хувьд бол ойг нөхөн сэргээх Монголын болоод дэлхийн одоо экосистемд хор хохирол учруулахгүй байх тал дээр хамгийн их дуурч явах хэвээр тийм хүмүүс. Тэгээ өнөөдөр бол эхний одоо сайхан бүтээлүүд гарч эмхтгэгдээд нэг хавцанд орлоо. Дараагийн олон бот номын их болно гэдэгт итгэж байна. Миний бүтээл хүртэл бас энэ номонд багтсан. Моддын тухай маш их хүчин өөрийгөө бол бас мод гэж төсөөлдөг тийм залуухан яруу найрагч байхдаа өөрийгөө тэнгэрт хүрэх санаархалтай тэр мод миний мод гэдээ өөрийгөө бас бичдэг тийм тэгээ чив чимээгүй засан дор бодлогоширч ургадаг мод гэдэг өөрийгөө бол их модтой их зөөрлөж бичсэн. Тэгэхээр би бол бас л энэ яруу найрагчдынхаа өтгөн төгөл дундах өөрийн гэсэн өнгө үндэстэй нэг л мод